боллоо. Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 телевизээр хүлээн авч үзэж сонсож байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, за мөн Цэнгэл баяр нар бэлэн боллоо. За харин минь. За харин минь дүргий. За археологийн нууцуудын удаагийн дугаар дээр болохоор хадан дундах бурхтын чуулган Калиса Шива гэдэг дугаар байгаа. Тэгэхээр бид бол одоо маш олон археологийн дурсгалуудын тухай ярьж байгаа. Эдгээр дурсгалууд дотроос бол энэ буддын шашинтай холбоотой дурсгалууд ер нь бол бурхан шашинтай холбоотой ингээд христийн шашинтай холбоотой ер нь бол тэр дэлхийн томоохон гурван шашинтай холбоотой энэ дурсгалууд нэлээд их гарч ирдэг. За тэгээ өнөөдрийн маань дугаарын маань хамгийн онцлог зүйл нь юу вэ гэхлээр за энэхүү сүм хийд бурхан маань бурхтууд маань бол яг юм муулыг тэр чигээр нь орой дээрээс нь авахуулаад хийсэн уул ухаж хийсэн гэдгээрээ нэгдүгürt маш их онцлогтой байгаа юм. Өмнөх би бас нэг христийн шашны ийм сүмийн талаар бас ярьж исэн тэр нь бас их сонирхолтой байсан байгаа юм. За тэгээ бусад бурхан өшөөж чадахгүй хүнд гим төвчсгүй алдас нүглийг гэтлхэн цайруулах хүчтэй ад тодхор хий үзэгдэл сүг зэрэг оршихуун эзэн гэгдэх Шива бурхан 8 нэртэй гэж байгаа байхгүй. Хинди шашны хамгийн хүчрхэг хамгийн догшин ширүүн бас хамгийн өгөөмөр гэгдэх Шива Бута Ната гэх нь бий гэж. Харагдах бийгүй, сонсогдох дуугүй, сүг, альбан, зэтгэрийг захирч номхотхон ад тодторыг зайлуулдаг учраас түүнийг ингэж нэрлэдэг. Тиймээс адын хорлолд өртөж эрүүл мэнд ахуй амьдрал нь доройтсон бол Шивад сүсэглэх учиртай гэдэг. Шива бас чин сэтгэлээсээ мөргөн сүсгэлсэн хүнийг хүсэл бүрийг нь биелүүлж сав бүхнийг нь дүүргэх өгөөмөр тул түүнийг ашуу тоошоо гэж нэрийддэг. За тэгээ тухайн үеийн хүмүүс бол яг энэ Шива бурхны талаар бол яг эдгээр зүйлсээс болоод нэлээд их сайн шүтдэг байсан байгаа. За басгүй Шива орчлон хорвоогийн альва хор сүрэг бүхнийг хоолоогоороо давуулан ариусгаж чадах учир Нила Канта буюу цэнхэр хоолот гэдэг нэрийг олжээ. Шивагийн бас нэг өөр нэр нь болохоор Рамишвара буюу Рамагийн эзэн. Дээд эзэн Шира Рамагаас ихтэй ингэж нэрлсэн нь бас учиртай. Махан биеийн төрсэн эгэл хүнээс эхлээд ариун огторгуйд орших тэнгэр ихсэгч өршөөл авралтаа багтааж хэнийгч үл ялган авардаг бүхнийг тэнцвэржүүлэгч тул Шиваг ингэж нэрлэх нь бий. Бидийн ухаанд түүнийг бүхнийг устган дахин бүтээхийн бэлэгдэл гэж үздэг учраас 3 нарын 3 буюу сэтгэл, оюун, оршихуйн дээд бурхан гэж үздэг. За бидийн сургаал, бидийн ухаан гэдэг нь болохоор хэдэн мянган жилийн өмнө оршин тогтножсэн бас ингээд бичиг үсэг тэнд нь ингээд тэмдэглэж үлдсэн судар дээр үлдсэн зүйлс байгаа байхгүй юу. За тэгээ Кайлас уулын оройд даяанчлан бяслагчийн дүрд Шива бас йогийн бурхан билээ гэж. Хинду шашны гол бурхтын нэг төдийгүй итгэл бишрэл гүн ухаанд олон бэлэгдлийг илэрхийлэх энэ бурхныг нэгэн гайхалтай сүм бий. Энэтхийн баруун хэсгийн Махараштра мужид орших Элрогийн хадан зохицолбор дунд сүндэрлэх домогт Калиаса сүмийн тухай өнөөдөр бид археологийн дугаар дээрээ онцлон хүргэх болох. За уран барилгын хэв маяг, хийцийн хувьд ч итгэл бишрэл, утга бэлэгдлийн хувьд ч түүх соёлын үнэт өвийг хувьд ч онцгой энэ сүмийг хүний гараар бүтсэн биш. Газар дэлхийгээс өөрөө урган гарсан мэт хилцдэг учиртай. Учир нь энэхүү сүмийнхэн ингээд зохион байгуулалт нь уул хадыг сэтэлж хийсэн учраас энэ хүн болгон харахтаа энэ өөрөө газраас ургаад гараад ирсэн юм байна гэдэг зүйлийг шууд ингэж ойлгохоор гэсэн. Гэтэл уг нь дээрээс нь уул ухаж хийсэн зүйл байгаа байхгүй. Бүх зүйлийг эсэргээр нь хийж байгаа гэсэн. Жишээ нэг барилга барилаа гэж бодох чинь эхлээд хундамын зутган шавын тавин хундамын зутган тэгээ тоосгон нүрэн гэдэг ч юм ингээд дээрээс нь доошоо ингээд явсараад хамгийн сүүлд дээврээ тавих хэрэгтэй шүү дээ. Гэтэл энд бол сүмийн дээврээс нь ахуулаад доошоо ингээд тэгж бодож хийсэн зүйл байгаа байхгүй. За Калиса бол ингээд Аната хэмээх энэ сүмийн нэр нь Шива бурхны орон Кайлас уулыг илэрхийлэх бөгөөд энэ уулсаас орчлон хорвоогийн дэг журам устган суйруулах бас дахин бүтээн зогслоохын их хүч гарч ирдэг гэж үздэг. Ната гэдэг нь эзэмшигч гэсэн утгатай. За өгчилж ойлгоос Кайласын эзэн гэсэн үг болж таарна.
томоос том хадыг дээрээс нь доош ухаж бүхэл бүтэн уулыг сүм болгон хувиргасан Элрогийн энэ гайхамшигт дурсгал нь сүсгтнүүдийн хувьд Шивагийн гордон. Харин судлаачдын хувьд олон таамгийг дагуулсаар байгаа ярьж дуусахгүй сэдв. За сүмийн бүтээн байгуулалт хизээ эхэлснийг нотлох энэ тухай өгүүлэх баримт цэлттэй бол одоохондоо түүхэн сурвалж бичигдэж үлдээгүй. Түүхчид судлаачдын таамаглалаар Кайлиса сүмийг Рашатракутийн эзэнт гүрний нэгэн хаан захиалан бариулсан гэж үздэг гэж байгаа. За энэ таамгийг цаашлан ухаас ариун сүмийг байруулсан хаан нь 8 дугаар зууны үед ноёрхож байсан хаан 1-р Кришна гэх учиг гарч ирж байгаа. 812-оос 813 оны орчим хамаарах Вадодарагийн зис хавтан бичээст Кришнаг Кайлист ингээд сүмийг ивент итгэгч хэмээн дурдсан байдаг. Мөн Эларо буюу тухайн үеийн Элапура дахь Шива зориулсан гайхамшигт сүмийн талаар өгүүлж тийм авгаа бүтээл бурхтыгч алмааруулам гэж магтан дуусан байдаг. За ихэнх судлаачид энэхүү тайлбарыг Элорогийн Кайлиса сүм гэж таамагладаг. Гэсэн ч энэ их сурвалжид яг Кайлисын тухай онцлон заагаагүй бас Кришнагийн хаанчлалын хугацаагч дурдаагүй байдаг. За 1-р Кришнагийн дараах Рашатракутийн хаадын бичээсүүдэд Кайлиса сүмийн талаар огт дурдаагүй тул яг таг итгэлтэй хэлэх нь бас хэцүү. Гэхдээ сүмийн хийц уран барилгын хэв маягийг анхааралтай ажиглавал өөр нэгэн сэжүүр гарч ирнэ. Өөр урсгал, өөр техник нэгэн цогцлборт байгаагаас харуул энэ сүмийг зөвхөн нэг хааны үед биш хэдэн хааны үед дамжуулан бүтээсэн байх магадлалтай гэж байна. Тэгээ одоо нэг зураг нь харагдаж байгаа л да тий. Тийм байна. За энэ зураг дээр харах юм бол ер нь маш том сүм байгаа даа. Тэгэхээр энэ өөр цаг хугацаа гэдэг нь бол мэдээж ойлгомжтой юм шиг байгаа юм л да. Энэ том ууланд ийм олон ингээд сүм хийд ийм агуу ингээд нарийн чимэглэлтэй зүйлийг хийн гэдэг бол цаг хугацааны хувьд бол нэг хааны үед хийх нь бас боломжгүй юм шиг харагдаж байна. Чамд яг юу гэж бодож байна? Тэгж бодож байна. Одоо бүтээн байгуулалтын хувьд айгүй нүсэр том юм. Тэгээ дээрэс нь яваад байгаа болохоор маш их хугацаа шаардах байх гэж бодож байна. Харин тэгэхээр чинь бас нэг юм яг юу юм бэ? Одоо нэг юм зорж хийж байгаа шин тий зорж хийж байгаа. Тэгэхэд л нэг алдаа гаргах юм бол айгүй хэцүү байгаас тий. Тэгээ тэр тусмаа сүмийн зарим баримлуудын хийц яг хажууд нь орших тий Дашаватара агуун сүмийн баримлуудтай хэв маягийн хувьд тун ойр. Дашаватарагийн агуун баримлуудыг гэтэл 1-р Кришнагийн өмнө түүний зээдүү тий Данти дүүргийн үед барьжээ гэж байгаа. За ийм олон таамаг сэжүүрт үндэслээд уурдаг судлаач Херман Гёц 20 дугаар зууны дунд үед бол нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлсэн юм. За Кайлиса сүмийн барилгын ажил Данти дүүргийн хаанчлалын үед эхэлж 1-р Кришнагийн үед анхны хувилбарыг нь бүрэн дуусгасан гэж үзсэн. Тэр үеийн сүм нь өнөөгийн байгууламжаас хамаагүй жижиг байсан нь гарцаагүй. Данти дүүрэг нас барсны дараа 1-р Кришна хаан ширээнд суусан тул өмнөх хааны оруулсан хувь нэмрийг зориуд дарагдуулсан байж магадгүй хэмээн Гёс хамгаалсан байдаг. Гэхдээ одоо энэ Данти дүүрэг болон Кришна хоёр ч нь бол ингээд ах дүүнэр байгаа байхгүй ах дүүнэр. Гэхдээ энэ насны хувьд бол Кришна нь илүү ах байсан. Гэхдээ тэр дүүгийнхаа дараа нь Хамаатангийнхаа дүүгийнхаа дараа нь ингээд хаан ширээнд суусан хүн байгаа байхгүй. Магадгүй хаан ширээг булааж авч суусан ч гэж магадгүй. Яг энэ түүхийг нь бас нэг илүү сайн судлах хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр сүмийн анхны хувилбар нь бол 8 дугаар зуунд бий болсон гэж хэлж болно. Харин Рашатракутийн дараагийн хаад болох Друва, Драварша, 3 дугаар Говинда, Амагаварша, 3 дугаар Кришна нар нь үе өргөдгөн зассан байж болох юмаа гэдэг таамгийг дэвшүүлсэн байдаг. Сүмийн тухай ярихаасаа урьдж Элрогийн агуу тухай мэдээллийг хүргэх зүг баг. За Махараштра бол энэтхийн баруун хэсгийн томоохон муж бөгөөд улс орны эдийн засаг, соёл, түүхийн хувьд чухал нөлөөтэй бүс. Тус мужид Элоро, Ажантагийн агуун сүмүүд, Жайн болон Хиндугийн олон сүм бий. Эрт үед Махараштра нь Рашатракут. За энэ дээрээс жоох алдах гэдэг. За ер нь хэцүү юм аа. Рашатракут Чалукя Маратаа нарын эзэнт гүрний нутаг байсан бөгөөд эдгээрийн уул мөрийг өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.
За энэ мужид орших Элоро ерөөсө хүн төрлөختний шашин, урлаг, оюун санааны түүхийг уул хаданд мөнхлөн үлдээсэн хосгүй дурсгалт газар гэж хэлж болно. За Элорогийн цогцлбор нь бол 5-аас 10 дугаар зуунд байгуулагдсан бөгөөд нийтдээ 34 сүмээс бүрддэг. Элорогийн эхлэл буддын шашинтай нэгт холбоотой. 5-аас 7 дугаар зууны үед буддын ламнар суурьшиж бясалгал, сургалтын зориултаа хийд танхимуудыг хадан тухаж байгуулсан. Эдгээр агуун энгийн төлөвлөлтөд бясалгаж залбирахад зориулсан энгийн хийцтэй байлаа. Тухайн үед бол түүхийн уртад Элоро хинду шашны томоохон төв болон хөгжсөн. 7-оос 9-р зууны үед бол эзэнт гүрний үед хинду сүмүүдийг энд олноор нь сийснийг нэг нь бол Калиса. Хүн ариусалттай хүрэх замаа өөрөө олж, өөрөө засах үзэлд суурилсан Жайн шашны сүмүүдч 9-өөс 10 дугаар зуунд Элород бас байгуулагдсан. Уран нарийн чимэглэл, тэгш хэмт зохион байгуулалтаараа ялгаатай эдгээр сүм нь хүмүүний дотоод сахилга бат, сэтгэлийн хатыг илэрхийлэх, уран зориг гэдэг ч юм уу өгөх. За тэгээд энэ уран барилгуудаараа бол алдартай байгаа. Тэгэхээр 3 өөр шашны 3 ондоо урсгал өөр хоорондоо зөрчилдөхгүйгээр зэрэгцэн оршиж байгаа ариун газар бол Элоро юм а гэж байгаа. За энэ бол 13 дугаар зууныг монголчууд дэлхийд дахинд ноёлж гарч ирэхээс өмнө дэлхийд бол бусад шашнууд хоорондоо бол нэг зэрэг оршин тогтноход нэлээд хэцүү байсан цаг хугацаа. Тэгэхдээ энд 3 шашин зэрэгсэж оршиж байна гэдэг бол нэлээд инх тайван эсвэл нэг хүчрхэг хааны удирдлагын дор байсан байх магадлал өндөртэй байгаа. Бусад шашныг хүлээн зөвшөөрсөн гэсэн утгаараа тийм шүү. Тий. За Элорогийн сүмүүдээс хамгийн том нь бол гэгддэг Калиса нь 16 дугаар агуйд бий. Асар том уулын ингэрт нэгэн бүхэл хаднаас сэлж бүтээсэн энэ байгууламж хэмжээ, архитектурын шийдлээрээ олныг гайхшруулна. Калиса сүм ойролцоогоор 84 м урт, 47 м өргөн, харин өндөр нь 32-оос 33 м орчим өндөр байдаг. За тэгэхээр энэ өндөр гэдэг нь болохоор газрын гүнргүүл зааж байгаа гэсэн үг л дээ. Уулын орой дээрээс чинь доошоо ухаад хийцэн гэдэг чинь 33 м л гүн гэсэн утгатай байгаа байхгүй. За энийг ерөнхийдөө жишээлж бодоод хараад үзэх юм бол нэг давхар барилга хэдэн метр вэ гэдгийг хэдүүлээ сайхан бодоод үзчихсэн тийм. Басад 3 м 20 30 таа штэ. Тэгэхээр 10 давхар барилга газрын гүн рүү яваад орж байгаатай л адилхан байгаа байхгүй. Мэдээ саяны тэр 84 м урт 47 м өргөн гэдэг чинь маш том талбай байхгүй. Хөл бөмбөгийн талбайгаас бараг том байна уу? Хөл бөмбөгийн талбай нэр яг хиттэй байт юм бол тий. За ингээд ямар нэгэн байдлаар манай сонсогчд маань тий энэ 84 47-ыг харьцуулаад үзчих хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь бүр ингээд асар том талбай болж хараад байгаа. За сүмийн орой нь бол доор хашаанаас тий 32 гаруй метрийн өндөрт байдаг нь алсаас яг л уулын орой мэт сөндөрлөн харагддаг. Ийм хэмжээтэй сүмийг бүхэлд нь хаднаас ухаж сийлж гаргасан нь түүхэнд ховор тохиолдох гайхамшигт бүтээн байгуулалт гэж үзэж байгаа байхгүй. За тэгээ цогцлборын хэлбэр хинду шашны сүмийн уламжлалт загварыг дагсан бөгөөд гаднаа асар том хашаатай дотроо гол сүмтэй хашаанд ормогц 2 давхар хаалга ухтах бөгөөд энэ хаалгаар сүмийг хүрээлсэн задгаа талбайд гарна. Уг талбай нь 3 давхар баган тонглоор хүрээлэгдсэн бөгөөд ханамд нь бурхан тэнгэр домогт үйл явдлыг дүрсэлсэн томоос том уран сийлбрүүд бий. Жишээ нь бодоод яваад ингээд яваал ороод үзэн гутал кинон дээр гардаг шиг л тийм сүм хийдүүдээр чинь линт тент нөгөө бурхан шашин тэгэл нөгөө тухайн үйл явдлууд ингээд дүрсэлсэн зургууд байдаг штэ. Ер нь ямар ч шашинд байгаад байдаг тийм ийм дүрслэлт зургууд исламын шашинч байна, христийн шашинч байна, буддын шашинч байна. За тэгээд эдгээр дотроос бол зүгээр ингээд миний бодлоор шүү ингээд хувь хүний бодлоор тийм нэг буддын шашны тэр нөгөө бурхтууд чинь сая одоо Шива бурхан чинь зарим байдлаараа нөгөө догшин бурхан гэдээ ярьж байгаа сте тий догшин ширүүн бурхан. Тэгэхээр тэр догшин бурхан гэдэг нь нөгөө гавл маавал барьчихсан. Ер нь жоохон айц төрмөр байгаад байдсан штэ. Тий. Цэнгүүд ер нь сүм хийд ч юм уу ингээд янз янзын шашны одоо ингээд сүм хийдүүдэд орж үзсэн байх сэтгэл ер нь байна уу? Харин ер нь шашны нэг гол зорилго чинь тийм байгаа шүү дээ. Нэг уулын хідэн талаас нь бид нар мацаал чамааг итгүүлж чадчихвэл тэгэл итгэжлээвэл одоо бас
ёс суртахууныг л бас нэг тийм хэмжээнд барихын тулд ашигласан болов те. За цаана бүр ямар утга учир байгаа. Ямар ч байсан надад исламын шашин бол яг тэр нөгөө дуулал бүх юм те. Тэрүүгээр ингээд бишрмээр, итгэмээр ингээд нэг юм би харцганмаар санагдаад христийн сүм хийдүүд бас юм тэр зураглалууд те исламын шашинд бол юм нөгөө бурхныг дүрсэлцсэн юм байхгүй шүү дээ те нөгөө зүнч гэл ингээд яг юм дүрс байхгүй яг тийм христийн шашин болохоор ингээд яг итгэвтэл бүр ингээд зурагнууд нь үйл хөдлөл бүх юм байж байхаар бас гой санагддаг тийм. За яг нэг догшин борхтууд байдаг шүү дээ те ийм манай нэг юм тайван юм хөвтөж байгаа борход за эсвэл бүр амар ууртай борход өөр л ахын сонирхолтой юм а ер нь тий Тэгтээ яг ингээд нөгөө одоо ч нэг буддын шашны бас нэг төрөл шүү дээ тий. Тэгээ цаашаа ингээд бодоод ингээд яваад үзэх юм бол миний хувьд яг үнэндээ яг би одоо ингээд аль шашиг шүтдэггүй л аль нэг нь одоо илүү дутуу гэж хэлээд байгаагүй. Тэгтээ нэг энэ буддын шашинд бол бурхан бүтээн гэдэг чинь өөрөө асар том шилжих ухаан юм байл л тий. Яг нэг лам хүнээс сонсож байхад чи ингээд тусдаа зориулагдсан хүмүүс хэдэн сар сууж байгаад ингээд тэр өөрөө бурхан бүтээсэн байт юм а цаана гэж байгаа байхгүй. Нэг бурхан бүтээх гэж бөөн одоо ингээд юм болд юм шиг үлээ. Тэгтэл тэр нөө догшин бурхтуудыг нь харахаар айц төрдөг. Хүүхд байхад их айц төрдөг байсан. Баахан гавл маавал тойруулчихсан тэгээ жад сэрээ барьчихсан тэгэл соёо ингээд гараад ирэхээр шин тий. Тэгэхээр манад бол одоо нөө ялангуяа яг тиймэрхүү сүм хийдүүд бол хүүхд орвол тэгээ шууд л айц төрөл за юу будтаа вэ гэж бодохоор юм шиг санагдсан шүү зүгээр. За хоёулаа нэвтрүүлэг орё тий. За нэвтрүүлэг орохоос өмнө юу хамтран ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллаж байгаа. За on time технологи гэж юу вэ гэхээр худалдаа эрхлэгчдэд зориулсан касын програм, касын тоног төхөөрөмж одоо нийлүүлж байгаа ийм компани маа. Тэгэхээр эднийх маань М банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн өрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлж байна. За гол онцлог нь юу вэ гэхээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад за хэрэгцээнд нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгоод байгаамаа. За on time-ийн програмыг Монгол орон даяар байдаг одоо 6-8 нэрийн хүнсний дэлгүүрийн 50% нь буюу одоо 2 дэлгүүр тутмын нэг нь касын програмыг ашиглаж байна. За тэгээд та хэрвээ нэрээ одоо ашигладаг хүн нь мөн бол сүүлийн 6 сартаа хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр гарч орж гүйхгүй төгжрэлд явахгүйгээр цахимаар банк руу очихгүйгээр одоо M-Business application-аар авах боломжтой байгаамаа. Тэгэхээр худалдаа эрхлэгчид маань одоо цагаан сар болж байна. Бараа татаа авалтаас хамаарж бас ашиг хүртэх учраас зээл гэдэг бол бас нэлээд том эргэлт байгаа гэдэг тийм. За инхээр одоо ажил одоо удахгүйгээр олгож байгаа энэ их мөнгөний зээлийг бас хүмүүс маань бас бие хэдийг авах нүгэд бас шалгаад M-Business application-аар шалгаад үзээрэй. За эсвэл та одоо касын одоо POS машин танд байхгүй бол шимтгэл багтаа банкны карт уншигчаа захиалаад байгаа газараа хөргүүлээд авах бүрэн боломжтой юм шүү. За хэрэглэгч болж амжаагүй бол та on time гэсэн Facebook хуудас руу чат бичээд одоо мэдээлэл аваад хэрэглэгч болоорой. Биеэр ирж уулзъя гэвэл Сүхбаатар 4-г 8 дугаар хороо Централ таврын 708 дот 77 77 34 44 утасны дугаараар лавлаарай. Худалдаа эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байгаа. За мөн од өндрийг дэмжиж ажиллаж байгаа on time-да баярлалаа. За баярлалаа. За цогцлборын хэлбэр хиндүү шашны сүмийн уламжлалт загварыг дагсан бөгөөд гаднаа асар том хашаатай дотроо гол сүмтэй гээд энийг уучлаарай. Явсээс гэж байна. Тэ. Нэг сэлбэр дээр явсан шүү дээ. Тэгээд цааш нь ирсэн шүү дээ. Ямар гоё юм бэ. За хашааны яг голд бол Шива бурханд зориулсан гол сүм байрлана. Энэ сүмийн өмнө Шивагийн унаа болох Нанди бурханд зориулсан тусдаа барилга бий. Нанди бух гэдэг нь бол төв сүм рүү харж суусан байдалтай бөгөөд энэ нь Шивад мөрөхөд бэлэн үнэнч байдлыг илэрхийлнэ. Нандигийн сүм болон Шивагийн гол сүм хоёулаа хоёр давхар. Доод хэсгүүд нь маш нарийнхан нарийн одоо юм сэлбэртэй зузаан хаднаас бүтсэн тул бат бөх хийцтэй. Гол сүмийн дотор Шива бурхныг бэлэгдэх лингам буюу ариун шүтэн бий. Сүмийн доторх хан, баган, тааз бүхэлдээ хаднаас хийлэгдсэн бөгөөд бурхан, тэнгэр, хүмүүс, амьтад, домогт үзэгдлүүдийг дүрсэлсэн уран баримлуудаар дүүрэн. Зарим ханан дээр Рамяна, Махабарата зэрэг энэтхэгийн эртний туйлсын үйл явдлыг дараалаар нь сэлж дүрсэлсэн байдаг. Мөн Шиваг бүжиглэж буй, бясалган сууж байгаа. Эсвэл Равана Кайлас уулыг өргөхийг завдаж буй алдарт дүрстүүд ч энд бий.
Сүмийн доод хэсгийг тойруулан сийлсэн авраг заануудын дүрс нь бүхэл бүтэн сүмийг мөрөн дээрээ өргөж буй мэт харагддаг. Тэгэхээр ингээд бодохоор айгүй гоё байгаас та тий. За хашаан дотор мөн Ганга, Ямуна, Саравасвати зэрэг гол мөрний сахиусуудад зориулсан жижиг сүмүүд мөн туг хатгах чулуун багнууд бий. За сүмийн зохион байгуулалт Шивагийн шүтлэхийн дотоод логиктой нэгт холбоотой. Шивагийн ариун шүтэн болох лингам нь орчлонгийн их үндэс буюу одоо бүхнийг бүтээх хүчийг илэрхийлнэ. Лингамын өмнө орших найнди бухан үнэт сэтгэл, сахилга бат, итгэлийн бэлтгэл бөгөөд Шивад хүрэх зам зөвхөн дотоод сахилга бат үнэт сэтгэлээр одоо тий нэгдхийг сануулж байгаа юм. Тиймээс ч мөргөлчд эхлээд найндид хүндэтгэл үзүүлээд дараа нь Шивагийн шүтэн рүү очдог нь бие сэтгэлээ ариусгах ёслолын илэрхийлэл юм. За Кайлеша бол сүмийн одоо ханнуудыг чимэх уран баримл, сэлбрүүд нь Шивагийн олон дүрийг тод харуулдаг. Энд Шиваг их даяанч, Натаража буюу бүжиглэгч бурхан мөн догшин боловч инэрэнгүй хамгаалагчаар дүрсэлсэн. Ялангуяа Равана Кайлас уулыг өргөхийг оролдож буй домгийн алдарт сэлбэр нь Шивагийн хязгааргүй хүч мөн бардам зан ихэрхийллийг номготгох сургаалын бэлэгдэл юм. Хинду домогт өгүүлснээр эрх мэдэл хүч чадалтай эрдсэн Равана мангас бүхнийг эрхшээхийг одоо хинээ туссан бөгөөд тэр бүх ертөнцийг бүх хүчин ундрагыг одоо ингэж гаргаж байдаг Кайлас уулыг өргөж өөр газар нүүлгэхийг санаархсан байна. За үүнд нь хилэнсэн Шива ариун уулаа хамгаалж Раванаг дарсан түүхтэй. Эрх мэдэл, эд баялаг, хүч чадал, нэр нөлөө хизээч ёс суртахуун, нинж сэтгэл, эрдэм мэдлэгээс давах ёсхүйг харуулсан энэ домог даруй төлөв оршихуйн бэлэгдэл юм. Сүмийн доод хэсгийг тойрсон Махабарата, Рамаянагийн туйлсын үйл явдлыг дүрсэлсэн сэлбрүүд ч Шивагийн шүтлэхийн зөвхөн бурханд мөргөх ёслоор хязгаарлахдаггүй. Харин ёс суртахуун, үүрэг хариуцлагатай холбон тайлбарладгийн илрэл юм. Тиймээс ч Кайласа сүсэг биширлийн ариун газар төдий бус шашин философийн чулуун судраг гэж эрдэмтэд онцолж өгүүлдэг. Хамгийн гайхалтай нь энэ бүх байгууламж уран нарийн баримлууд сэлбэрийг нэг л хаднаас сийлсэн бөгөөд өөрөөр хэлэх юм бол хан, баган, тааз, баримл, шат гэд бүх зүйлс тусдаа биш. Нэг цул хаднаас сийлсэн тул нэгдмэл нэг нь цогц гэж үздэг. Сүмийн ихэнх хэсгийг одоо малтлаг сэлбэрийг одоо ингээд 8 дугаар зуунд 1-р Кришнагийн үед хийсэн гэж үздэг бөгөөд зарим элементүүдийг нь хожим нь гүйцээсэн гэж таамаглах нь олон бий. Сүмийн архитектурт Палава болон Чалукия урсгалын хэв маягийн нөлөө төлөхгүй бий. Тухайлбал сүмийн нарийн сэлбрүүд, ханан дээрх жижиг баримл, домогт үйл явдлууд нь Палава хэв маягийн онцлогийг тод томрон харуулдаг. Нийтийн тооллын 6-аас 9-р зуунд бол одоогийн Тамил Наду орчимд амьдарч байсан Палавачууд угаасаа хаднаас сийлсэн барилга байгууламж даруй боловч нарийн хийцтэй чимэглүүдээр алдартай. Жишээлбэл гол сүмийн баган таасны нарийн уран сэлбэр, Рамаяна ба Махабарата туйлсын хэсгүүд нь тэдний уламжлалын тусгал гэж судлаачид үздэг. Харин сүмийн хэмжээ, өргөн талбай, сүрлэг багант хонгилууд, найнти бухын том баримл нь Чалукиягийн хэв маягийг илтгэнэ. Тэгэхээр 6-аас 12 дугаар зуунд одоогийн Карнатака, Деканы өндөрлөгт амьдарч байсан Чалукиячуудын сүм, хийд, байгууламж асар том хэмжээтэй. Сүрлэг том чимэглэлээр ялгарна. Дашрам сонирхуулахад Кайласын гол сүм нь Карнатака дахь Паттатакалын Пропашка сүмтэй маш төстэй бөгөөд зөвхөн хэмжээний хувьд том. Харин Пропашка сүмийн Тамил Наду дахь Канчи хотын сүмийг дуурайлган барьсан байдаг. За Канчи дахь сүмийг Палава угсааных нь барьсан бол Паттатакалын Пропашка сүмийг Чалукия нар байгуулсан байдаг. Ийм өөр хэв маягууд хосолдогч Кайласын ур хийц хэмжээ байгууламжуудын зохицол эрс тис харагддаггүй. Нэг нэгэндээ уусан нийлсэн нь бүхэлдээ төгс зохицлын нэгэн цул мэт зүйлийг төрүүлж байгаа юм.
ерөөсөө энэ аврах сүмийг анханасаа маш нарийн тооцоолж төлөвлөсөн гэж уран барилгачид үздэг. Бас судлаачдын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 4 шоо фунт хад сийлэх боломжтой гэж үзэх юм бол ойролцоогоор 250 ажилчин Калеса сүмийг 5.5 жилийн дотор барьж дуусгах боломжтой гэнэ. Тэгэхээр анх хизээ байгуулсан, хэдийн хугацаанд барьсан тухай судлаачийн таамаглууд уламжтэй бүдгэрж байгаа гэсэн үг байхгүй. Уламж ингээд ингээд ийм боломж байхгүй штэ гэдэг тийм маш олон маргаануудыг дагуулж эхэлж байгаа. За тэгэхээр янз янзын судлаачдын ингээд судалгаанууд нөөр хоорондоо зөрчилдөж эхэлж байгаа л санаа хэлээд байгаа. За Кайласын онцгой болгодог хамгийн чухал зүйлс нь барьсан арга техник. Энэ сүмийн уламжлалт байдлаар буюу доороос дээш бариагүй харин эсэргээр хадны оройгоос эхлэн доош сэлж бүтээсэн. За сэлбэрчд анх хадны дээд хэсгийг зорж аажмаар доош ухсаар бүхэл бүтэн сүмийг гарган авсан нь асар нарийн тооцоо алдах эрхгүй төлөвлөлт шаардсан ажил байсан. Хэрв сүмийг доороос нь эсвэл урд хойд баруун зүүн талаас нь эхэлсэн сийлсэн бол нурж унах байсан гэж судлаачид үздэг. Тэгэхээр сүмийг ариун туршлагатай уран барилгач, инженерүүд, урчууд маш нарийн тооцоолол төгс гэж хэлж болох зураг төслийн дагуу бүтээсэн нь илт. Энэ тухай нэгэн домог бий. 15-аас 16 дугаар зууны үед бичигдсэн Кришна Яжнавалкигийн Ката Калпатару гэдэг хэмээгийн зохиолд домгийг анх дурдж байсан. Домогт өгүүлснээр Элапура буюу өнөөгийн Элорогийн нутгийг захирч байсан нэгэн хаан хүнд өвдсөн. За эр нөхрөө эдгээсэй гэж хүссэн хатан Шива бурхан залбирч хэрв хаан эдгэрвэл сүм болгоно хэмээн тангараг өргөсөн гэж байна. За өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ харуулахын тулд хатан сүмийн оройг харж чадлаа. Ингээд мацаг барина гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээ хаанч эдгэрч хатанч мацгаа барих болсон. За бүхэл бүтэн сүм барих юу юм гэж ингэж хүн бодож магадгүй те. Тэгэхээр тийм хурдан барих ёстой болж таарч байгаа те. Гэтэл бурхан ухаанд Кокаса барилгач гэж байгаа байхгүй энэ инженер те баримлж 7 хоногийн дотор сүмийн оройг хатанд харуулж чадна гэж амласан байна. За би 7 хоногийн дотор сүмийн оройг харуулъя гэдэг. За ингэж Кокаса сүмийг доороос нь биш орой хэсгээс нь хаднаас нь сэлж эхэлсэн байгаа байхгүй. За үнэхээр ч 7 хоногийн дотор сүмийн оройг хатан харж амлсан үгээч биелүүлээд мацгаа тайлсан гэж. 7 хоног мацаг барьсан тааж зарах гэдэг шүү дээ. Угаасаа тэр барилгач нь дээрээс л эхэлж байгаа учраас сүмийн оройг хамгийн түрүүлж харна. Тийм. Доороос нь эхэлсэн бол хатан өлсөж өгч гэдэг шүү дээ. Тийм өлсөж өгч гэдэг. Тэгээд тэр уулын юг ашигласан бол тарах гэдэг. За зарим судлаачдын үзгээр Кайласын ерөнхий уран барилгач нь Кокаса байсан гэх. Тэр тусмаа 11-ээс 13 дугаар зууны үед хамаарах төв энэтхийн олон бичигт Кокаса хэмээх алдарт уран барилгачдын ухсаанаас төрсэн урчуудын тухай дурдсан байдаг. Дундад зууны энэтхэгт исламын султаанууд хүчирхэж байсан. 12-аас 16 дугаар зуунд исламын султаанууд хойд энэтхэгт төвлөрч жижиг улсууд мужуудыг нэгтгсэн бөгөөд тэдний нэг нь Дээлийн султанат. Энэ улс аажмаар тэлж улс орон даяар өөрийн ноёрхлоо тогтоосон бөгөөд зэр зэвсгийн хувьд хол давуу төвлөрсөн засаглал худалдаа татварын системтэй байсан. Хүчирхэг исламын шашинд энэ улсын бодлого харин бусад шүтлэгнүүд сайнаар нөлөөлөв. Тэд жижиг хот улсыг эзлэхдээ нутгийн сүм хийдийг өөр зориултаар жишээлбэл цэргийн хуаран болгон ашиглах заримдаа бүр сүйтгэж орхидог байв. Тиймээс ч Дээлийн султанат Ахмад Нагар Бижапур зэрэг улсын үед зарим Хинду Жайны сүмүүдтэй олноороо суйцсан. Гэвч энэ зүүн цагт Элоро дахь сүмүүд ялангуяа Кайласаа тэдний гарт огтхон ч өртөөг үлдсэн. Харин ч цэргүүд дайчид Элорог гайхан биширч уран нарийн хийцийг нь харж нүдээ баясгаж байсан гэдэг. Хожим Монголын эзэнт гүрний үед манай Монголтой холбоотой Монголын эзэнт гүрний үед Кайласаа онцгой анхаарал татсаар байв. Эзэнт гүрнээ өргөжүүлэн тэлж исламын хууль Сахилга Батыг түгээн дэлгэрүүлсэн хүчирхэг Аурангзеб Аламгир хаан Элорогийн Калесаната сүмд дуртаяа саатан зочилдог байсан баг. Тэр уг сүмийг харь шашны мөргөлийн өргөө гэдгийг мэдсээр байж саатан тухлахад төгс цогцох газар гэж магтдаг байсан гэж.
За хоёул хамтран ажиллагчид танилцуулгаа. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од мөндрийн алтан гишүүд та нар маань ажиллаж байгаа. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар хүмүүсийг хэлээд байгаа? За алтан гишүүн болохын тулд та бас яах ёстой товчхон тайлбарлая. За тэгэхээр Од мөндөр маань та бүхэндээ 7 хоногт 21 нэвтрүүлэг. За тэгээд жилдээ 1050 нэвтрүүлгийг шинжлэх ухааны таны мэдхүү 1050 нэвтрүүлгийг хүргэдэг. Тэгэхээр нэг нэвтрүүлгийг 100 хүрэхгүй төгрөгөөр үнэлээд шинжлэх ухааны таны мэдхүүг түгээн дэлгэрүүлэх үйлсэд та бас хандив өгч болно. За тэгэхээр эсвэл та жилдээ 100 мянган төгрөгийг нэг удаа Од мөндрийн данс руу хийснээр манай менежерүүд одоо гүйлгийн явтхан дээрээ та Facebook нэрээ утасны дугаараа бичээд хийснээр манай менежерүүд тантай холбогдоод за ингээд таныг алтан гишүүн гэсэн группт оруулдаг юм аа. За дансыг хэлчээ худалдаа хөгжлийн банкны Од мөндөр таны мэдхүүн сувг гэсэн эзэмшигчтэй IBAN дугаар нь 94400 419 104 518 гэсэн энэ данс руу та хийснээр менежерүүд маань холбогдноо. Тэгэхээр та YouTube-д нэвтрүүлэг орохоос өмнө лайваар явж байгаа нэвтрүүлгүүдийг одоо бэлтгэл ажил бүх юмтай ингээд хамтдаа үзээд найзууд шиг чатлаад доороос нь асуух юм асуугаад ингээд хоорондоо бүр найзууд шиг болчдөг. За жилдээ нэг удаа бид бас ойн баяраа тэмдэглэдэг. Сая бас нэг спорт арга хэмжээ зохион байгууллаа. Од мөндрийн зүгээс энэ мэтэр бид одоо илүү ойр дотн байх боломж олддог юм аа. За хамгийн гол нь та бүхэн маань бас шинжлэх ухааны таны мэдхүүг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тус болж байгаамаа. Од мөндрийнхэн маань одоо 30 гаруй хүмүүс байна. За тэгээд зөндөө олон зарлага, горлого гэсэн шийдийн байгаа. Энэ болгонд алтан гишүүд маань бидэнд бол бас алт шиг хөө нэмрээ оруулдаг юм аа гэдгийг бас хэлмээр байна. За ингээм алтан гишүүн болохыг хүсвэл манай данс руу та 100 мянган төгрөг нэг удаа шилжүүлээд алтан гишүүн болж болно. За баярлалаа. За баярлалаа. За тиймээс ч одоо Аламгэр хаан те дурсан жүжигтэй Тэнгэрлэг Аллахын ур ухаанаар бүтсэн гайхамшгуудын нэг гэж дүрсэлжээ. За энэтхийн өргөн уудам газар нутагт түүхийн ээдрээ нухчаанд гарсан уймэн, самуун, дайн, дажин, шашны зөрчил, төр засгийн өөрчлөлт дундуур устдаж сүйдгүй бүрэн бүтнээрээ үлдэж тэ гэдэг сүсэг бишрэлтэй ямар нэгэн ондоо ингээд сүсэг бишрэлтэй хүмүүсээрч багтуулсан нь Шива бурхны сүм үнэхэрч ариун газар гэд итгэл үнэмшлийг хүм болгонд төрүүлнэ гэж байгаа. За ямар нэгэн байдлаар Шива бурхан Кайласагийн талаар мэдэх зүйл ч юм онцгойлох зүйл байна уу? Би болохоор ингэж бодсон. Одоо яг Гимлайн баруун хэсэгт те төвдөд байгаад байгаа. Тэгсэн чинь энэ нөгөө түрүүн Jainism, Jain гэж яриадсан те тэндээ болохоор энэ нэрнүүд нь хэцүү юм аа. Ришабханатха гэж энэ бурхан энэ бол одоо Кайлаш ууланда гэгэрсэн ийм газар нь гэд те. Тэгээ бүх шашиндаа хиндуизм, буддизм бүх юмдаа одоо энийг ингээ хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь бараг цуу яриач гэх юм уу те яг тэр Кайлаш уулан дээр бол хизээч хүн гардггүй засгийн газраас нь бол тэрийг бүр ингээ хоригдсан байдаг. Дээрээс нь яг тэр дээр ингээ луучин ерөөс огт ажилдггүй. Ингээ нэг иймэрхүү ярианууд тэгээд зургийг харж байхад тэр бүр ийм үнэхээр залгаа байхгүй тэр том чулуунууд жижигэн сэлцэн байгаа тэр борхтуудынхаа оршин байгаа үйл байдал бүх юмыг дүрсэлчээр нэрээ итгэхгүй дээ яа тийм. Харин тийм тий. За тэгээ одоо хоёул цэг ингээд яриад байгаа газар бол унргол очиж үзмээр санагдаад байдаг шүү тий. Нэг хамгийн хэцүү маань одоо манай нэвтрүүлгийн хамгийн хэцүү хэсэг нь яг энэ л байдаг. Ярьсан одоо судалсан газар бол унргол очиж үзмээр санагдаад байдаг. Одоо тэгэхээр 50 газар мазраар очих. Дараа жил ахаал 50 дугаар бол ахаал ингээл 100 газар гэл жил 50 газараар очих гээд төлөвлөлөөд унах нь шүү тий. Манай одоо бас бидний итгэл үнэмшил ямар байдаг лээ гэдэг ингээд бодсон чээс бас жаахан энэ нэр үнэхэр чулуугаар хийцэн те энийг хинч хүндэлмээр биш юм байна. Дээрэс нь ингээд энэ Кайлаш нь болохоор энэ байгалийн ариун төв гэж тунхаглан гутлаа. Энэ Кайлаш ууланд биеэр очиж байгаа юм бол нэг төвшөнд очиод. За хэрвээ дотор оршихугаасаа тэр ариун төвөө олчих юм бол өөр төвшөнд очин дахин төрн мөрнө гэдэг амар тийм гой өгнөдтэй юм байлээ. Тэгээ тэр хэлж байгаа хамгийн гол сургаал нь агуу гоё байгаас те. Ер нь эрдэм мэдлэг те шудраг зан болвол хамгийн төгс юунаас ч илүү гэдэг. Ямар ч эд материалын дээр гарахгүй гэл те. За би нөгөө бэлтгэхдээ нөгөө Кайлаша гэж яриад байна. Би болохоор Кайласа гэдэг яг нөгөө дуудлагаар нь те ингээ хэлээ яваад байгаа шүү. Одоо тэгээд чи тэрийг нэг гэж хэлээд нөгөөтгөн тэгж хэлэн гут. YouTube-ээр бас нэг хөөрхөн юмнууд ороод ирнэ. За яг зүгээрээ гэдэг шиг. Яг за тийм Кайласа тийм энэтхийн түүх соёлын үнэт төв учир нутгийн захиргаач эргэж сайтар харж хамгаалж арчилж торддог. За ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэлтэй энэ сүмийг ямар нэгэн зүйлийг тэ дураараа өөрчлөх хориотой. Тиймээс ч сүсгтэн олонч тэ аялагч жуулчч зөвшөөрөгдсөн замаар тодорхой цагаар л нэвтэрч орно.
Мөн сүмийн дотор баримл, силбэр, ханы нарийн деталыг хамгаалах зорилгоор гар утас камер нэвтрүүлдэггүй. Тэгээ Элорогийн агуйн цогцлбор тэр дундаа Кайласа сүм өдгөө энэтхэгийн хамгийн алдартай түүх соёлын газруудын нэг тул жилд ойролцоогоор 1 сая орчим хүн очиж үзэж сонирхдог гэж байгаа байхгүй. 1 сая жуулчин гэдэг нэг хот нэг уулын хэмжээнд бол хангалттай тоо баримт болж таарад байгаа байхгүй. Жишээ нь одоо Монголд одоо нийтдээ хэдэн жуулчин ирдэм бэ? Би бол бас нэг сонирхол хараад байдаг 1 сая орчим хүрдэггүй шүү дээ. Тэ. Яг эд одоо оргил үе ирнэ гэдэг ч юм уу. Тэгээ нэг жуулчин хаанаас ирж байгаасаа шалтгаалаад янз янз байдаг юм байлээ л дээ. Жишээ нь Европын улс орнууд ядангуяа энэ Англи улс орнууд ба шүү дээ. Нэг юм 3000 орчим 3500 орчим доллар үлдээж явдаг гэж байгаа байхгүй. Онгоц туризмын зардлаас гадна тухайн орондоо гэж. Тэгээ энийг нэг 1 сая жуулчин хэрвээ яг эсэргээр би бодохдоо л энэ гол басны санаа нь ингээд Монголдоо аялал жуулчлалт татчих те нэг иймэрхүү юм яриад байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд. Тийм. Тэгэхээр манай Монголд бол бас аялал жуулчлал бол маш том салбар гэдгийг бол манайхан маань хизээ ойлгондоо энд хизээ мөнгө төсөөлөндөө гэд ингээд хаяа бодоод байгаа байхгүй. Зөвхөн тэр ингээд улс орноор нь ядгалж болж байгаа нэг жуулчдыг хэдэн дөрөв үлдээдэг үү гэдэг судалгаанууд гарсан байт юм билээ шүү дээ. Солонгос жуулчин хэдэн дунджаар хэдэн дөрөв үлдээдэг үү, Англи хэд үлдээх үү, Орсын хэд үлдээх үү гэл. Тэгээд ингээд бодоод үзэх юм бол за жоохон хадуурчлаас сэдвээсээ гэхдээ ер нь бол бас л нэгэн уулаас те одоо ингээд 1 сая жуулчид очиж үздэг гэхээр энэ бас агуу том. Яалчгүй өөрийнх нь одоо тэр түүхэн, домгон те өвцөл санаа тэр хиндүү шашныхын тэр сургаал нь тэр бүх зүйлүүд нь ялчгүй их ариун дагшин гэдэг ч юм уу те сайн сайхан нэг хүссэн ийм зүйл ямар нэгэн байдлаар хэнийг ч ялахгүй харьцдаг гэдэг зүйл үг ярианууд нь хүртэл таалагдж байгаа сте те. За тэгээд өнөөдөр энэ хүрээд хоёулаа нэвтрүүлгээ жаргая да те. За. Гэтэ яг үнэхээр атаархдаг юм байна. Ямар гоё энийг хүнд итгүүлж өөрсдөө ихтгэл үнэмшилтэйгээр тэгээд хичнээн мянган жилийн өмнө үүссэн юм өнөөдөр те эдийн засгийн хувьд нэмэр нөлөө бүр төвөнд байсаар л байгаа нь амар атаархмаар санагдлаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү одон дээр сувг үзэг сонсогч та бүхэндээ археологийн нууцад нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн одон дээр сувг, NTV телевиз, одон дээр радио 83.307 хос толгоноор хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах он тайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан Цэнгэл баяр нар ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансуга 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.